Энэ бурхандаа залбираад тэгээд доошоо аршаануудаа за би үл энэ баруун доошоо уулын ингэр дээрээс баруун доошоо нь чиглэлтэй бууж байна. За тэгээ шаргалчууд гэдэг нэрний учир бол манжийн үед энэ голоос манжийн хаад энэ голыг гаталж чадлаггүй. Голын иргэдээр бодлож тэгээд энэ голын уснаа шардсан өнгөтэй. Тэгээ шар галзуу гол гэж анх нэр байжгаад тэгээд тэр нэр нь явсан үтгээр гээд бас голын нэрийг хүндэтгээд шаргалчууд болгож өөрчилсөн гэсэн тийм яриа байдаг юм байна. Тэгээд тэр ярианаас ер нь үтгэлтэйгээр шаргалчууд гэж яриасан байна. За тэгээд энэ ингээс орсож байгаа бүх аршаанууд бол халуун, маш халуун. Одоо хамгийн доотлол нь 40 градусаас эхлээд 90 градус халуунтай байж байгаа ч тийм. За энэ одоо дээд талаас нь би дээрээс ирж байгаа учраас энэ одоо ихний камер 10 градус шившээ янз бүр хоолой гэж хэлдэг юм байна. Аршаанаа шившээж ингэж аршаанаа гэдэг юм байна. За энэ ингээд хоолойны аршаан гэж. За хоолойноос баг зэрэг хоошоо явахаар энд одоо ходоодны аршаан 14 номертэй. Аршаанууд нь нийлээд шаргалжуудын гол руугаа зутгадаг. За энэ ходоодны хүчил ихтэйгээс доошоо баг зэрэг уруудаад энэ ходоодны хүчил багтай гэсэн байна. 40 градусын халуунтай номер 13 бүх аршаануудаа ингэж дугаарлсан байна. За одоо энэ гурван аршаанаас доошоо ингэ уруудж байна. За тэгээд ихэнх аршаан нь одоо ууж хэргэлдэг байгаа. Тэгээ харчлыг гэхэд нүүр ам хамраа угаадаг аршаан байна. За мөн одоо 5 метрээс сэргээх аршаан гэхэд одоо толгоогоо боож хэргэлдэг аршаан байна. Утаж хэргэлдэг утлагны бас аршаан байж байна. Тэгээ энд бол одоо эдгээр аршаанууд бол маш одоо гайхалтай үр дүн үзүүлсэн. Дэлхийд одоо гайхагдсан жишээл одоо оюун ухны хомсдолтой тийм хүүхдүүдийг хүртэл бүрэн эдгэж ийсэн. Тэгээ ер нь маш олон төрлийн өвчнийг эдгэж ийсэн тийм бодит баримтууд байдаг юм байна. Тэгээд бас Азийн орнууд болон Европоос ер нь хүмүүс бас энд их ирдэг болж байгаа юм байна. За энэ болохоор одоо харахад ийм зүрхэн хэлбэртэй. Тэгээд бас хүмүүс ингэж тэрвэрч зүрхээ тийм чулууны гэж яаснаар бас зүрхэнд сайн нөлөө үзүүлдэг гэж үздэг. За одоо ингэ доошоо орж байна. Энэ шугам болохоор халаалтын шугам юм уу гэж. Ер нь энэ халуун аршаанаараа бас шууд халаалтаа тавьчихдаг юм байна. За тэгээ энэ байшингууд болохоор халуун аршаанд бас орох тийм бас амжилтгэнүүд
голын одоо хүмүүс орж ирдэг гол хаалган дээр очие. Бас нэг бэрхшээл нь болохоор энэ Ахмад энэ эмчнэр нь болохоор ингэж хэлдэг юм байлээ. Ер нь энэ аршаана аваад шууд хажууд нь ингэж толгой тарихаа шавшиж угаах, боох, тэгэл хоолой амаа зайлаад нөлмөх одоо энэ нус цэрээ аршаа орчимд хайхыг бол бас буруу гэж үздэг юм байлээ. Тэгснээр хүн болгоны нус цэр энэ аршаа орчныг бохирдуулж бузарлана. Ийм учраас аршаана эндээс зална гэж ярьдаг юм байна. Аршаанаа залаад тодорхой одоо өөр газар, хоол газар очиод одоо энэ аршаанаараа угаал, нус цэр хоолой зайлах бүх юм угаалаа үйлдэлээ хийх ёстой гэж ярьдаг юм байна. За одоо эндээс ингээд яг гол бид нар одоо энэ цаана аршаан сувлын гүүр, энэ жижиг гүүр уртлаасаа ирдэг энэ гүүрэндээ бид нар одоо үүдэн дээр ирлээ гэж цаана одоо шалгалжуутай бол урсж байна. За яг одоо үүднээс эхлээд ингээд орж ирэхтвэл хамгийн их